Дараагийн мэдээлэл танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгцэд нөлөөлөх эмийн судалгааг хурцгах тушаал гар үсэг зурсан байна. Ерөнхийлөгч Дональд Трампын гарагт сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай холбоотой хүмүүсийг эмчлэхэд ирээдүйдээ байж болох гэж батлагдаж байгаа шидэт мөг хэмээх сэтгцэд нөлөөлөх эмийн судалгаанд тавьсан хязгаарлалтыг сулруулж байгаа гэдгээ зарласан байна. Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн сайд Роберт Кеннеди Жуниор эмнэлгийн өндөр албан тушаалтнууд болон уг эмийг хэрэглэх боломжийг дэмжиж байгаа подкастер Жо Роган нарын хажууд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс холбооны судлаачид судалгааг хурдан явуулах боломжийг олгох үүний тулд бол хүнд сурталыг арилгахад туслах гүйцэтгэх захирамжид гар үсэг зурсан байна. За энэхүү зарилга нь ерөнхийлөгчийн хийснээр шаардлагагүй хүнд суртал саад бэрхшээлийг арилгах, хүнс эмийн захиргаа болон ахмад дайчдын асуудал эрхэлсэн газрын хооронд мэдээлэл солилцох ажлыг сайжруулах, мөн хүнс эмийн захиргаагаар батлагдсан альва сэтгцэд нөлөөлөх эмийг хурдан хугацаанд дахин хуваарлах ажлыг хөнгөвчлөх болно гэж мэдэгдсэн. Одоогийн байдлаар LSD болон Picillin нэртэй олон сэтгцэд нөлөөлөх эмийг хэтрүүлэн хэрэглэх донтох магадaltaй эм өндөртэй гэсэн ийм чагсаалтанд хамруулж ангилж олон нийтэд бол түгээмэл хэрэглэхийг нь хоригддаг юм байна. Эмнэлгийн зориултаар ашиглахыг нь бол одоогийн байдлаар эдгээр эмийг зөвшөөрдөггүй. Тийм учраас эрдэмтэд тэдгээрийг наривчлан судлах боломж хязгаарлагдмал байдаг юм байна. Хэрэв Америкийн нэгдсэн улсад эмийн үйлдвэрлэлийг зохицуулах үүрэгтэй хүнс эмийн захиргаа зарим сэтгцэд нөлөөлөх эмэнд эмнэлгийн ашиг тус байгаа эсхийг нь албан ёсоор олж тогтоох юм бол эдгээрийг дахин төлөвлөж клиник хэрэглээг нь нэмэгдүүлэх боломжтой болно. Уг тушаал нь зөвхөн хурцсан судалгаа хамаарна гэдгийг анхааруулж байгаа. Сүүлийн үед бол олон ахмад дайчид болон бусад өвчнүүд уламжит сэтгэл гутралын эмийг хэрэглээд үр дүн муутай байгаа. Эдгээр эмийг хэрэглэх тохиолдолд найз нөхөд гэр бүлээсээ хөндөрөх эм шаардлагатай болдог гэсэн үүнтэй холбоотойгоор гомдлол илэрхийлж байгаа. 2023 онд нийтдээ 6398 ахмад дайчин амиа хорсон гэсэн мэдээллийг ахмад дайчдын асуудал эрхэлсэн яам мэдэгдэж байгаа. Цагаан ордонд босон гарын үсэг зурх ёслолын үеэр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ибоген нэртэй шин эмийг онцолж үүнийг уусан өвчтнүүд 1 сарын дотор сэтгэл гутрал дөхшүүрийн шинж тэмдгүүд 80-аас 90% буурсан гэж хэлээд өөрөө хошигнож мэдэгдэхдээ надад жаахныг өгч болохгүй гэж хошигнсон байна. Сэтгэл гутралын эм нь бол ашиг тус болжшгүй гал нөлөөнийхэн талаар бүрэн хэмжээгээр одоогийн байдлаар судалгаа хийгдсэн байхгүй байгаа. Судалгааны хүрээ бол хязгаарлагдвал байгаа учраас судалгааг өргөжүүлэх шаардлагатай. Олонх нь бол сэтгцийн эрүүл мэндэд ирээдүйдээ ашиг тустай гэж үзэж байгаа ч гэсэн эрсдэл бий. Жишээлх юм бол ибоген нэртэй энэхүү эмийг уусан тохиолдолд зүрхэнд гэмтэл учруулж болзошгүй байдаг учраас эмнэлгийн хэрэглээг нь одоогийн байдлаар хязгаарласан байдалтай байт юм байна.